За дөржингуудам татаа морлоо үзэгчтэй. Тэгэхээр манад бас сонирхолтой зочин хурж ирсэн байна. Ямар зочин ирснийг манай Бата шууд тавхан танилцуулнаа. За Lumina автлаг ирсэн байна. Мөн манай Олимпийн аврал бид одоо шүтэж хайрлаж явж байгаа тийм ээ. Маш их олон жилийн хөтөлбөрөөр одоо энэ жилийн Олимпиас бас медаль авчирсан. Биднийгээ баярлуулсан манай мөнх эрдэнэ маань хүрэлцэн ирсэн байна. За мөн манай Тэко фамилиг дуучин Баясуук маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээ тав хүн өдрийн энэ орой мэндийг хүргэе. За тэгээ өнөөдөр манай студиотын 3 хөтлөгч олгосч. Ойр дөрвөөс уулзаагүй хүмүүс Lumina хамтлагийнхантай бол ойр тус уулзаагүй. Тэгээ ойр дөрв нь юу гэж чинь танай хамтлагийнхан юу н одоо байна уу? Байхгүй. Та нар өөрсдөө Дандаа ингэ нэг нэгээр уран бүтээл хийгээ яваад байгаа. Байгаад ирсэн байгаа юм шүү. Тэгэл та нэг орон төл хийж байгаа. Тэгээ хамтлагаараа бас хийхгүй юм шиг л та хийгээл. Ирэх жил манай хамтлаг 15 жил явуулна. 1998 оноос хойш. Тэгээд 15 жил явуулаад тэрэндээ бэлдээд бид нэр бас уран бүтээлүүдээ одоо хамтлагаараа бас хийж эхэлсэн байгаа гэж хэлэхэд бас таатай байна. Ахагийн удаас нэг CD бас би сонссон юм л да. Энд тэнд ресторан нэг явж исэн. Тэр нэг CD зүгээр нэг юм аялгуунууд л явуулсан л да би. Нөгөө яг ингээд сонсох CD-ийнх нь нэг юуг нь харсан юм а. Тэрэн дээр ажилласан үг. Тэр ресторан зөрүүс аялгуунууд CD юм уу? Би яг энэ талаараас асуумаар байлтай гэсэн. Хүмүүс бол мэдэхгүй, ямар ч мэдэхгүй. хөгжмийн самаг яг хийгээ байж байгаа тэгээд намаацын саналтай гадаад нь будаа барч гэдэг юм уу тиймхүү бас хоол зараад хажуугаар хөгжим зардаг юм байдаг л та тий. Тэгээд тэднээс санал тавиад яг тэгээд диск тэднээс нь хөдөлгөөн ирэх нь өгсөн. Тэгэл тэднээсээр яваад байгаа. Тэрнээс бол гадуур мадуур бол нэг зарагддаг CD. Гадуур бол зарагдаж шүү дээ. Зарагдах уу? Зарагдаж шүү. Хайфай энэ байгаа хаа. Эний талаар бол мэдээллийг бол ямар ч хүн мэдэхгүй. Бажид дуусч Би бол дээр. Тэгтээ энд тэнд намаа ингээд ороо явж хат их явж исэн байхгүй. Гоё таалагдсан. Хараад байгаа зургтын рекламны ард дээр айгүйх яваад байлаа л. Ямар нэгэн дээр наадам цагаан сар ус томсны баяр ч юм яг та улсын том баяруудаар бол рекламны ард бол битүү шүү дээ. Яг одоо хоёр дахь хийж байгаа тэрийгээ сайн сурчлаа. Хоёр дахь зүг. Тэгэд бас Lumina хамтлаг 98 оноос хойш одоо 15 жил яваа гэдэг. Сая бас нэг ойн тоглолт хийх юм ярьжсэн. Ойшлуулад байсан. Саяных биш ээ. Тэр чинь 10 жилтэй. 10 жил. Тэр чинь хэдэн он ирсэн байхгүй. 4 жил Яг хийх гэж телевизээр реклам мөртөл явж илаа. Гэсэн чинь гайгүй тийм ханиад гэдэг юм гарч ирээд айгүй гоё. Хагаа ханиад гарч ирээд. Хагаа ханиад гэдэг юм гарч ирээд байхгүй болоод ахаад явсан чинь ахаад сунгаад тэгээд за болио ер нь битгий гэдэг юм байна. Одоо сонгол Монгол дуус бүх юм ер нь намж юм болцсон юм чи 15 жил явал одоо энэ жил бол ирэх жил байгаа. Одоо энэ жил өнгөрөөд юм тий. Хавар энэ жил гэхдээ нэг бид нар намар хийнэ яваас. Намар хийнэ. Угаасаа намар жишгэн бас нэг юм бодоод байгаа. Энэ жил бас нэг яваа. Тэгээ сая бид нар сая зуныг бас ерөөсө бараг амарч чадсан өнгөрөөл л та. 100 бол тоглолт битүү байлаа. 7 хоногт бараг 2 тоглолт байлаа гэж хэлж байна. Тэр бас түрүү жил биднээс нэг том гэвэл яг Монгол улсаа 21 аймаг бүтэн тойрсон. 21 тоглолт байсан. Яг талбай дээр бүтэн тоглосон. Хоттоо бол ингээд нэг юм хийхгүй хамтлагаараа юм шиг харагдахгүй нэ. Тэгээс ингээд нилээ яваад бас түрүү жил бас Америкийн нэгдсэн улсаас тоглоод ирсэн тий. 21 аймгаа тойроод ирсэн. Тэгээд ер нь тоглолтоо тэгээд Улаанбаатар хоттой бол энэ жилдээ бас нэг жижиг хэмжээний тий. Жижиг хэмжээний юм. Тэгээд дараа жил бол мэдээж хаан том хэмжээний тоглолт хий. Тэрнийхээ өмнө бас хамтлагаар уран бүтээл бол хийх хэрэгтэй тий. Тэгээд тэрийнхээ ерөөдөө бүх юмаа бэлэн болгоод явж байгаа. Тэгээд манай хамтлаг бол тэгээд хүмүүс бас зарим зам мэдж байгаа. Нэг хүмүүсийн бас хийгээгүй ч юм уу те. Шинэлэг тийм сонь юм хийх бол зорддог. Тэгээд тэр алхмаа ч гэсэн бас хэрэгжүүлээд явж байгаа л да. Тийм учраас уран бүтээл дээр бодох жоохон цаг хугацааны асуудал бол гарч байгаа л та. Тэгэл яг хөө. Тэгээ Lumina хамтлагийг бол Монголын хипхоп урлыг бол Lumina хамтлаггүйгээр төсөөлхийн арга байхгүй. Хүүхэд залуучуудад бүгд сонсч ирсэн. Мөнх эрдэнэ манай мөнх эрдэнэ бас 20 өдрөө тэгээд мөнх эрдэнэ ер нь Монголын хипхоп урсгалыг ер нь юу гэж боддог? Хипхоп ер нь сонсох дуртай юу? Сонсолтой. Зөндөө сонсч илаа. Одоо ингэ сонсох үнтэй сонсоод нэг урсгал гэдгөө хэмжүүлэлтээ сонсон бүгдийг сонссон. Мөнх эрдэнэ ер нь сая одоо Олимпиас медаль авлаа шүү дээ. Ер нь яг хүсэж исэн ганц наадам тэмцээн тийм ээ. Бас энэ одоо медаль авсан талаар сэтгэлээс явсан. Хуваалцаж бид нар бол маш их баяртайгаар бараг нулимс туслаад үзээд өнөр үзчихсэн. Манай Lumina-гийнхэн Баясуук дээр бас бүгд л үзээс үзсэн тийм ээ. Бид нар бол ингээд бүгдийг ингээд сайт нь өөрсдөө нөгөө пэйж байдаг Lumina пэйж. Тэрэн дээр хүртэл бүгдийг бичээл. За одоо яг ингээд одоо тоглоно шүү. Одоо тоглоно шүү гээл. Айгүй их тарааж илээ л дээ залуучууд. Одоо
Та нар бол мэдээж одоо Лондонд суусууд сайн мэдгүй бах. Залуучууд бид чинь ерөөсөө фэйсбүүкээр нэг нэг за тэдэн цагаас тоглоно шүү. Та тэгж тоглоно шүү гэж бүгд дэмжээл. Тэгэл ерөөсөө гадуур ерөөсөө нэг тэр бөөнөрөө цуглаад ерөөсөө тоглож үзсэн л да. Ер нь бол монголчууд нь бүгдээрээ захын мушгаал тий суужсэн шүү дээ. Ер нь бол ингээл ялангуяа одоо манай мөнх эрдний тоглолт гарч байхад бол би хөдөө орнотгаар нөгөө үүрэгчтэй Бадарчин аялын нэвтрүүлгээ явж исэн. Монгол орноо одоо наадам өнгөрөөгөө л гараа явсан. Тэгээ явж байхад олимп маань ихэлсэн. Нэг зарим нэг хөдөө гадаа явж байхад нэг сансрын малчин гэдэг антим байдаг шүү дээ. Тэр мэргээр ч юм бас олимп харна тэгэл. Яг мөнх эрдний тоглолтыг бол яг хөдөө үзчихсэн. Тэгэл жоохон өөрөөсөө харамссан баг. Үзэж байгаа монголч бүгдээр л бас дотроо нөгөө нэг тий өнгөө өрөх гээд үзэж байхад бол ингээд эхэндээ бол хожоо явж исэн шүү дээ. Тэгээ сүүлдээ ингээд бүр ингэсээр байгаа л ингээд өнгөрч исэн. Тэгээ яг өөрөөс нь бас тэр үйл явдлыг сонсороо сонирм бах тий. Монголд бол уур амьсгал юм байсан. Тэнд яг ямар байсан бэ? Тамирчдын маань гол. Тамирч бас маань юу бодож бай тийм ээ. Тэр уур амьсгалыг гоё яаж өгч. Мэдээж бол Лондон медаль өртөөд хамгийн гол одоо тамирчдын зорилго шүү дээ. Өөрийг даалгуулж өтсөн. Тэрүүгээ даалгав мандасан бол баяртай байна. Тэгтээ бол энэ өөрөө мэдээж бодож яг хүсчихсэн бол амжилт нь хүрээ харж хүрч чадаагүй. Тэгтээ одоо ирээд бол мэдээж бас ер нь бол тамирчдаас авах хүсч авсан шүү дээ. Тийм багт бол нэг сэтгэл дундуур царайлах бол хэцүү. Тэг баяр. За сайхан байна баяртай байна гэж явж байгаа. Тэгтээ бол өөрөө бол нэг яг санаанд 100 хүрээгүй. Тэгтээ бол нэг медаль аваад ирсэндээ гол нь тэр төрөх холбоотой мандасандаа л баяртай байна. За яг ингээд тэнд байгаа монголчууд бол их л нийлж уугааж ирсэн да. Англичуудын дараа орхол байлаа шиг байсан монголчууд олон. Тэгээ манай хэн бол ер нь хаач байсан. Олоо цуглаа. 3 монголч байсан ер нь олон улсын тэмцээн зөвхөн олимпихгүй их бүлэрхэг ингээд цуглаад амжтай дэмждэг. Тэгээ олимп гэдэг утгаараа бүр олон хүн ч очсон баг. Тэгээ Европод амьдардаг хүмүүс ч очсон баг. Ер нь зааланд англичуудын дараа орох байлаа шиг монголчууд шүү тий. Англичууд ч өөрсдөө бокс их үздэг хүмүүс эле. Сонирхдаг. Заал бол эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл ер нь сууд байхгүй. Тэгэд бол монголчууд л их үзэж ийсэн. Яг бид нар бол дамжтайгаа хотхонд байгаа л гадуур явахгүй тэр нэг хүмүүс дээрээс уулзахгүй яг нарийн мдээгүй ямар байгааг. Зөвхөн тэр хүмүүсийн биднийг дэмжиж байгаа хүч нэмсэн урам зориг оруулсан ухаан дууг сонсч хүмүүсийн хуулж чадаагүй дээ. Манай мөнх эрдэнэ юу яг аль хороол төссөн ер нь гэр ер нь хаагур байдаг. Би бол өвөр ангаа амьдсан. Өвөр ангаа. Одоо бол манай гэрийн хаавал дүрхтэй. Хаавал дүрхтэй. Яаж ин одоо ингээд олимпийн медальтнуудаа улсаас одоо бас их тус дэмжлэх тий одоо байр орон сууцаар хангах одоо ийм зүйл дээр анх хэмжээ авдаг юм бол дандаа би бол ингээд харж байхад бол яг хувь одоо спонсор тий одоо манай компани тамирчин одоо спонсор компани байна. Тэр компаниуд л ер нь ивент итгэж ер нь бол хамаг ар юм даад юм болов гэж би бодоод байдаг байхгүй. Янз бүр л байгаа л да. Хамгийн гол анхаарч байгаа газар бол мэдээж улс засгийн газар бол явчихна. Тэгээд тус тусын холбоог явчихна. Нөгөө нарийн л юм ба. Тэгээд нарийн юм идэх чинь хамгийн гол юм чинь. Өөртөө бэлтгэлээ гэж тэмцээндээ хийж байгаа болохоор тийм. Тэгээ олимпийн нэг асуумаар байна л да. Олимпийн яг нөгөө олимп болж байгаа үед шүү дээ. Хотгон дотор та нар тэгээд одоо яадаг юм? Юу вэ? Чөлөө цагаар яг бэлтгэлдээ ороод яад юм уу? Тэгээд